Сайн байцгаана уу эрхэм мэдт үзэгчтэй. Мас телевизийн баялаг бүтээг захирлуудын энэ дээр энэ удаагийн зочноор их хүчин компани захирал за Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн холбооны дэд тэргүүн Гандар маань оролцож байна. За Гандархтаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Дахин мэнд дэвшүүлье. За Бомахта ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Мөн Мас телевизийг үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр сайхан зосч байна. Өнөөдөр Гандархтайгаа эпит уулзаад урд нь өчнөө олон үйл ажиллагаа олон хамтын бүтээл жигд оролцож байсан ч гэсэн шууд ингээд тулах гээд эпидороо ярьсан ч нэг сонь санагдаад би энэ ч яриад байгаа юм санагдаад явчихсан. За тэгэхээр залуу хүний замын явцын урд таны хүсэл мөрөөдөл хаа хүрэх вэ? За миний хүсэл мөрөөдөл би ч өөр анх бол ер нь бол багш олё гэдэг мөрөөдөлтэй байсан. За анх 2006 онд Хөхөт руу яваад 2011 онд бакалавра хамгаалаад тэгээ 2012-оос 16 онд Тэнжээ хотод магистр хамгаалангаа ажиллаад 2017 оноос докторийнхаа зэргийн хамгаалахаар ажиллаж агаад тэгээд багш олох мөрөөдөлтэй байж агаад тэгээд энэ ковид гэдэг зүйл маань одоо 2020 онд ковид эхлээд тэгээд дотроо сургууль руу явж чадаагүй. Тэгээд ер нь энэ бизнес судалтаа 8% одоо эргэлт тусалдгаа орсон 20 оноос ковидээс хойш. Тэгээд ер нь миний хүсэл мөрөөдөл юу юм бэ гэд бодохоор манай ор маань өөрөө тийм яг тийм сайн үйлдвэрлэгч улс орн бол биш. Маш их бүтээгдэхүүн импортлж оруулж ирдэг. Тэгэхээр миний хүсэл мөрөөдөл бол тухайд одоо анх бизнес эхэлж ирсэн цагаас эхлээл за ямар бүтээгдэхүүнийг экспортлох уу? Яаж Монголоос юуг дэлхийн одоо давцанд гаргах уу? Дэлхийн брэнд болох уу гэж зорж ирсэн. Тэр утгаараа анх бизнесээ эхлэхдээ түүхийн эдийн хамаарал бус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгээд анх хош модны самрын бизнесийг эхлүүлээд тэгээ одоо миний хүсэл мөрөөдөл одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл бизнестэйг холбоод ярих юм бол яг Монголд үйлдвэрлэх гэдэг бүтээгдэхүүн Монголд түүхийн эдтэй бүтээгдэхүүнийг дэлхийн давцанд брэнд болох зорилготойгоор ажиллаад явж байна. За ойлголоо. Сайхан мэрэгжил. Сайхан зорилго байна. Залуу хүний зам үзэг төлөв явах. Өнөөдөр ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өөрөө ингээд баялагийг бүтээхэд үйлдвэрлэл эрхэлж байна. Олон үйлдвэрлэгчдийн тунд ажиллаж байна. Төсөл бүрх тогтворуудад одоо хамтран ажиллаж байлаа. Тэгэхээр бидний өмнө тулгамдаад байгаа маш олон асуудлууд байдаг. Энэ дотроос одоо энийг ингээд засчих юмсан гэсэн цөмхөн хэлэх ганцхан асуулт яваа хариулт. За манай улс орны хувьд бол хөгжиж байгаа улс орн. Хөгжиж байгаа улс орны хувьд бол төрийн худалдаа авалт маш их байдаг. Манай эдийн засаг өөрөө нэг 100 их 80 орчим. За 2023 онд одоо манай төрийн худалдаа авалтыг 13 орчим их 80 байсан байна. За харин 26 онд бол 26 онд багцаагаар бараг нэг 25 их 80-ийн төрийн худалдаа авалт гэдэг тоо харагдаад байгаа. Огцон өсөд. За тэгэнгүүт манай ялангуяа жижиг дунд бизнесийн хувьд бол энэ одоо төрийн худалдаа авалт бол жижиг дунд бизнес рүү чиглэх их зүйтэй юм а гэж хараад байгаа. За нэг ялангуяа одоо сүүлийн үед манай жижиг дунд бизнесүүд бол сүүлийн 10 жил бол манай баялаг бүтээгчтэй холбоо болон Монголын жижиг дунд үйлдвэрлэлчгийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулаад мөн сүүлийн 10 жил төр засаг маань ч гэсэн энэ салбар руу нэлээдгүй анхаарсан. Энэний үр дүнд одоо манай баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэгч нар бол нэлээдгүй өсөлтийг аваад ирсэн. Одоо дийлэх нь экспорт гаргаж бэлэн болоод байгаа. За тэр утгаараа дотоодын худалдаа авалт тэр тусмаа төрийн худалдаа авалт маш чухал байгаа. Тийм болохоор одоо энэ чиглэл рүү хандаасай. Мөн одоо манай эдийн засаг одоо 90-ад оноос эхлээ сүүлийн нэг 30 жил бол дандаа том руугаа анхаарч ирсэн. Хэрэг том руугаа одоо анхаарч ирсэн болоо том бизнесүүд бол уул уурхай, барилга, зам тээврийн салбарууд нэлээд хөгжиж байгаа. За харин одоо дараагийн 30 жилийг одоо жижиг рүүгээ хандаач гэдэг хүсэл байгаа. Яагаад жижиг рүүгээ хандах хэрэгтэй юм бэ гэхээр жижиг бизнес гэдэг яг хуу эдийн засаг мөнгөний хувьд бол тоол, томоотой бол харьцуулшгүй. Гэтэл нөгөө нийгэмд үзүүлэх эерэг нөлөө нь маш их байдаг. Ажлын байрыг олноор нь бий болгох. Ажлын байрыг бий болгоно. Тэгээд одоо энэ нийт манай Монгол дахь нийт хөлбөрийн зах зээл дээр нэг одоо нэг сая 200 мянга орчим яг хөлбөр эхэлж байгаа хүн байна. Үүнээс нэг 200 орчим мянган төрийн албаагч байж байна. За дахиад үүнээсээ нэг 300 орчим мянган уул уурхай, барилга гэдэг нөгөө том дүнгууд эргэлддэг том салбарууд ажилладаг. Харин нийт ажлын байрны 700 мянга орчим нь одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг гэдэг салбарт байгаа. Тэгэхээр ер нь дэлхийн нийт гэсэн тэр чигээрээ одоо энэ салбарын хүмүүс ажилтаа өндөр цалинтай ажилтаа чанартай ажлын байртай байснараа улс орны хөгжил цаашаа ингээд хөгжиж явдаг. Нийгмийн одоо
олон эерэг үзүүлэлтүүдийг авчирдаг байх нэ. Энэ зээлийн хяналт шалгалт буюу зээлийн нөхөн шалруулах үйл ажиллагаанд өөрөө бол олон жил идэвхтэй оролцсон. Энэ тухай бас нэг товтурдаад энэ жидүүгийн зээлэнд орё гэсэн сонирхолтой олон хүмүүсээр нь юуг анхаарал зөв байд юм бэ? За энэ сэдвийг ярихаар их одоо нөгөө холбооныхоо баялаг бүтээгчдийн холбоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийн холбооныхоо анхны 7 гэж ярьдаг ах эгч нараар их бахархдаг. Яагаад тэгэхээр тухайн үед 19 онд 18 онд яг энэ сэдв нэлээд өндөрөө авсан үед бол манай холбооны та болон даваа хоёр зөвлөх манай мөөгийн эгч, дууяа эгч гээд олон манай баялаг бүтээх захирлууд маань тухайн үед бол энэ сэдв дээр нэлээдгүй сайн ажилласан. Манай инхээ захирал байж гин хэвлэл мэдээл талдаа ингээд энэний үр дүнд бол нэлээдгүй ахис төвчлүүдийг авчирсан. Тэгээд 2020 оноос эхлээд энэ зээлийн сонгон шалгуулалтын ороонд хараа тусгачхан дээр манай холбооноос төлөөлөл ордог болсон. Тэгээд миний хувьд 2024 онд 1 жил энэ зээл сонгон шалгуур хороонд ажилласан байгаа. За тэгээд энэ дээр бас нэг зарим зүйлийг бас хэлхэн зүйтэй санагддаг. Одоо манай баялаг бүтээгч үйлдвэрлэгч нар бол яг л зээл сонгон шалгуур хороо тухайн өдрөл шийдчихдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл нийт одоо төслийг зээл сонгон шалгуулах ажлыг 100% гээд үзэх юм бол яг тухайн өдөр манай баялаг бүтээгч нар төслөө ээлж дараагаар танилцуулдаг бол 30% байдаг. Харин түүний 30%, 40% нь болохоор өмнөх нөгөө сонгон материалыг харна. Материал нь үзээд дараа нь манай жижиг дунд үйлдвэрлэлийн газрын инхтүр даргатай зээл төслийн газрынхаа очиод бодит газар дээр нь шалгана. Судалгааг нь хийн. Тэгээд 70% нь оноогоо авсны дараа яг нөгөө хурлаар бол 30% шийдэгдэг. 30% оноог одоо нэг хараа тус гişүүд болон яамны төлөөлөл тухайн өдрийн сонгон шалгуур хороонд орсон гişүүд шийдвэр гаргадаг. За би 2024 онд бол яг энэ сэдвийг бас ярихаар сүүлийн 25 онд бас нэг багахан мөнгө тавигдсан. 24 оноос хойш бол яг төрөөс бол энэ Улаанбаатар хотод мөнгө тавигддаг. Одоо манай жижиг дунд үйлдвэрлэлийн газар бол ер нь бол өмнөх зээлийнхаа эргэн төлөлтөөр өөрийгөө санхүүжүүлээд явж байгаа. Харин эргэн төлөлтөн дээр орж ирсэн багахан мөнгнүүдийг орон нутгатайгаа нийлээдгөө хамтарч ажиллаад. За одоо яг өнөөдөр энэ цаг үед бол Төв аймагт зарлагдсан байж байна. Төв аймагт нэг 5 тэрбум зарлагдсан байна. Орон нутгийнхаа аймагтайгаа ярангууд за танах нэг 2.5-ыг гаргачих, манайх нэг 2.5-ыг гаргачих гээд энэ бас зөв алхамд яваад байгаа. Мөнгөө жоох аривжуулах шийдвэрийг Эрдэнэцгийн дарга маань гаргаад их зүйтэй алхмуудыг хийж байгаа. За 2024 онд нийт хуралд суухад 56 төсөл орж ирсэн. Би болохоор энэ сонгон шалгуур хороонд суухдаа өөрийгөө төрийн нэрийн өмнөөс шарк хийж байгаа гэж хардаг. Манай нөгөө баялаг бүтээгчнэр бүгдээрээ орж ирээд төслөө танилцуулна. Тэгээ нөгөө хэд маань яг л нөгөө Монгол ич телевизийн шарк танк нэвтрүүлэг шиг орж ирээд төслүүдээ яриад хамаг юм ярина, танилцуулна, сандрна. Тэгээ миний хувьд бол яг л адилхан баялаг бүтээгчний хувьд бол төслийг нь хараад үнэлэлт өгөлт өгөөд дэмжих төслүүд дээр бол үнэхээр дэмжих одоо маш олон сайхан төслүүд орж ирдэг. За дунд нь бас мэдээж алдаа мадаг дутагдaltaй юмнууд ч орж ирнэ. Тэрийг нь бол үнэн мөнийг хатуухан хилээд оноог нь бодитоор нь тавиад явуулна. Энэ шалралт одоо мэдээж цаашдаа л үргэлжлээд явна. Тэгэхээр одоо манай нийт баялаг бүтээгт нэвтрүүлэг үзэж байгаа үйлдвэрлэгчдийгээ бол хэлэхэд одоо төслөгээ тэгэхээр манайх нэг 80-100 уцтай амар том юм хараад байдаг. Гэтэл яг л төслийг бол өвхөн өөрөө хийх гэж байгаа хүн бол үйлдвэрлэл хийх гэж байгаа бол өөрөө суугаад хийхэд бол нэг одоо тийм олон уцтай юм хэрэггүй. Ердөөсөө л нэг 4 асуултын өрөө. Амьд бодит юм л ихтэй тийм үү? Бодит. Тэгээ ердөөсөө үндэслэл, асуудал, шийдэл, үр дүн гэдэг. Энэ дөрвийн үрээнд нэг 20-30 ууц ч юм болж байгаа юм. Гол нь энэ дөрвөн асуултандаа хариулж чаддаг. Тэгээд төсөл нь бодит, дараа нь өөрөө хэрэгжүүлэх тийм байх. Аль тэр хиймэл төсөл орж ирдэг бай. Ер нь бол маш олон хиймэл төсөл орж ирдэг. Одоо манай баялаг бүтээгч чиг хвчлээ өөрсдөө нөгөө бодитоор гардаж юм яадаг. Тэнгүүд нөгөө бичиг иргэний цаасныхаа ажлыг нэг хүн даатгачдаг. Тэнгүүд нөгөөт нь хийж байгаа хүн нь нөгөө хийж байгаа зүйл дээр маш сайхан санаачлаг байгаад идэг. Гэтэл нөгөө ажлыг нь нөгөө бичиг цаасан дээр сууж байгаа сэтгэл гаргаагүй хийгээд явцсан байх чинь. Над дээр одоо ингээ айгүй олон хүмүүс ингээ үзүүлдэг л дээ. Тэгээд хүмүүс ирээл төслөө яах вэ хийхгээл үзүүлээд харж явах явцад Улаанбаатарт иргэн тойронд хийж байгаа сүүний фермийн төсөл дээр бүр одоо Доронтой аймгийн нэг сумын хүн амын судалгаа оруулсан байх чинь. Нөгөө нэг
Манай нөгөө нэг баялаг бүтээгч яг одоо фермэ хийж байгаа хүн бол бичиг сасны юмд орохгүй байгаа даа л да. Тэгээд нэг одоо нэг гадуур төсөл бичнэ гэсэн хүмүүс даатагчдаг. Нөгөө хүмүүс нь мөнгөний авсан л бол нэг айхтар юм хийж өгдөг. Тэгээд над дээр ирээд үзүүлэнгүүд нөгөөтг нь үзэнгүүд нэг иймэрхүү алдаан тутлууд маш их гардаг. Тэгэхээр одоо би нийт баялаг бүтээгчтэй хандаад хэлэхэд бол төсөл ихээр л манайх амар томоор бодоод байдаг. Үгүй юм аа. Энэ чи үрдөөсөл түрүүний хэлдэг үндэслэл, асуудал, шийдэл, үр дүн. Энэ дөрвийн хүрээнд л бүх юмаа тодорхой оруулсан байхад бол тэр нэг 20 ууц, 30 ууц байсан ч болно. Тэгэхээр жидүү гэж ярьсны бид манай баялаг бүтээгч холбоо анх жидүүгийн одоо их хурлын гишүүд үе дарга нарын хамаарал өгөх компаниараа авдаг 950 тэрбум 950 сая тэгээд төрөм дөрвнүүд ингээл улсын төсвийн хөрөнгө 10 хоног жижиг дундын санд оруулчихад тэгээд бүгдээрээ ингэж хувааж иддэг ийм сонгуулийн систем юм уу улс төрийн систем байсан. За энийг одоо бид хэд ёстой цөм өсгөлсөн гэж хэлж болно да. Манай холбоо бас төвлөрийн мэдээллийн байгууллагатай нийлж одоо маш амжилттай ажиллаж байна. Гэсэн хэдий боловч та нар ингээд бидний авах боломжийг хааж байгаа бол та нарт мөнгө тавихгүй гээд тухайн хурлын гишүүн байсан. Тухайн сангийн сайд Төрлөбаатар улсын төсвийн 10% шууд улсын төсвөд жидүүгээ санд оруулаагүй зогсоосон. Бүр заналтайгаар гэж би бодож байна. Мартаагүй байна одоо ирээс санаж байна. Түүнээс жижиг дундын салбарт мөнгө тавигдаг. Яагаад ингээд энэ хөгжих гээд байгаа үндэсний үйлдвэрлэлийн энэ жижиг биетүүдийг хөгжүүлдэг ингээд нухчин дарах гэдэг юм бэ? Төрд ямар бодлого байд юм啦. За одоо энэ дэр яг л түрүүндээ миний хэлдэг. Нөгөө манай хэд маань энэ нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нийгэмд ямар хэрэг нөлөөтэй гэдгийг ухаж сайн ойлгохгүй байгаа юм болов. Тэгээд нөгөө том салбаруудад хараад иддэг. Би бол том компаниудыг одоо олон улсад гаргаач гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол нөгөө жижиг дундууд тавьж гэж байна. Тий, жижиг дундууд ч нөгөө томьёогоо гүйцэд олон улсад гарлаа ихнээсээ. Энэ төрөөш нөгөө. Таны өвч гэсэн одоо Кыргыз Казахстан гэж зах зээл рүү гарч ш тий. Тэгтэл одоо ингээд нөгөө манай анхдагч нар одоо ихсмэ дотооддоо л ингээд бидэртэйгээ өрсөлдөд байдаг. Одоо Toyota компанийн хувьд бол одоо ингээд өөрсдөө том брэндээ бий болгоцсон олон улсад гарцсан. Араас нь 1000 орчим аж ахуйн нэгжүүд Toyota-г дэмждэг байх жижиг дунд үйлдвэрлэл. Яг тэрэн шиг үндэсний том компани олон улсад гарчих юм бол жижиг дунд үйлдвэрлэгчдэр бид нар том компаниудыг тулах цэг нь болоо. Бат цэг нь болоо та хэдээр дэмжиж ажилламаар байна. Тэгэхгүй нөгөө хэд маань яг үнэндээ ингээд дотооддоо бид нартэйг өрсөлдөд. Олон улсад бид нар гарвал арай жижиг гарна. Харин та хэд маань олон улсад гарах юм бол том гарна шүү дээ. Бид нар ард чинь бат ард тал болмоор байна гэж хэлмээр. За ойлголоо. За өнөөдөр бид татварын хуулийг шинжлэглээ. Гэсэн хэдий бол шинжлэгдсэн татварын хууль дандаа 28 оны 1-1-ээс тэгэл хэрэгжих хугацаа нь хойшлоод байна. Ямар ч байлаа гэсэн манай жидүүгийн хувьд энэ татвар ямар орчин бүрдлээ гэж өөрөө үзэж байна. Татварын хуулийн дээр одоо жидэг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шууд дэмжих энэ зөв юм байна да гэж. Яг нэг олзуухарч харсан юм бол маш бага байна. Дараагийн нэг асуулт бол нийгмийн даатгалын шинтгэл. За энэ бол энэ нийгмийн даатгалын шинтгэл бол үнэхээр улс орны хувьд өндөрлөг үүсчихсэн. Төрүүчийн цугларсан мөнгийг алга болгочихсон. Олдохоо илчихсэн. Сангийн хоосолчихсон. Ингээд дараагийнх нь хүмүүсээс бараг одоо татвар шинтгэлийн хэлбэрээр авч дараагийнхаа хүмүүсийг одоо тэтгэл шийтгэлээ шийдэж байна. Өнөөдөр ингээд яагаад аж ахуйн нэгж нийгмийн даатгал төлөлт юм бэ? Яагаад төлөлтсөн нийгмийн даатгалтай хүн тохирсон үйлчлэгийг авч чадахгүй мөртлөө нийгмийн даатгалын энэ том даатгал гэсэн татврын дарамтнд чинь жижиг аж ахуйн хөгжөөд зөрчөөд байна. Энийг яаж өөрчлөх вэ гэл яригдал байна. Энэ дээр миний нэг ярьдаг сэдв байдаг. Бэлдууга томруулах стратеги. Одоо ингээд жижиг аж ахуйн нэгжүүдийг эхний 3 жил ч юм уу тий жижиг дунд үйлдвэрлэлийг нийгэм даатгалаас чөлөөлөд үзье. Тэгвэл ямар хүсэл тавьчих вэ? Магадгүй 3 жил чөлөөлөөд хөл дээрээ босоод ирснийхаа дараа 4-5 жилээс нөгөө нэг чөлөөснөөс илүү өндөр татвар төлөх боломжууд бүрдэх болов гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл ингээд энэ татвартай хэдхэн жижиг үйлдвэр эрхлэгчид аж ахуйн нэгжүүд ажил олгож байгаа хүмүүсүүдээ шахаад байгаа болохоос төлдөггүй цаг хүрээг нь хаяагаад хэлэхгүй байна. Тэрийг олноор ингээд цомруулахгүй байна л гэдэг ойлгогдож байна, тийм ээ? Үнэхээр. За дараагийн нэг асуудал байна. Өнөөдөр жижиг дундынхан бүгдээр ажлын байрын хомсдолд орчлоо. Одоо яах вэ? Төрч адилхан
та чадлага нь би чадлага. Тэгээ энэ дэр нэг гоё жишээг дурдъя гэж бодсон. Энэ нөгөө сүүлийн үед манай яхан анзаарч байгаа бол годамжаар ингээд нөгөө манай Бангладеш, Филиппин, Камбож ажилчид их яваад байгаа. Эдгээр маань ороод ирсэн чи их сайн байна. Яасаа гэсэн чи одоо манай нэг холбооны нэг захирал 20 ажилд авсан байна. Нэг 50 орчим хүнтэй компани багхгүй. 20 ажилдаа аваад ирсэн чинь нөгөө манай Монгол ажилчид маань ажлаа олон сая гэж эхэлж гинэ. Нөрсөлдөөд. Яагаад тэгэхээр за бид нар ажиллаа буу их юм бол дараагийн үн ингээ байгаа юм байна шүү гэдэг. Иймэрхүү одоо энэ зарчим одоо сүүлийн үед нэлээдгүй газар аваад манай Монгол яг ажил хийдэг хүмүүс их гайгүй ажилчаа үнж итгэвчтэй сайн болоод байна. Өө ашигт. Тий. Гаднаас ажиллаж авах яг нэг талаараа аргагүй болол авч байгаа шүү. Тий шүү. Үнэхээр ажлын бор олдохгүй. Цаа талдаа бол буруу л тий. Буруу. Тэгвэл яг эн чинь нөгөө талаараа манайхан хөгжөөд одоо миний хүсэж байгаа зүйл гэвэл энэ ингэж энэ нөгөө нэг нөхцөл байдлаас манай Монгол ажилч илүү сайн ажиллаад өрсөлдөөний журмаар ажиллаад илүү өндөр цалин аваад тэгээд нөгөө хэд маань явандаа шахтаад бүх нөгөө нэг өндөр цалинтай ажил дээр манайхан өөрсдөө байгаасаа гэж харж байгаа. Одоо манай жижиг дунд үйлдвэрлэлийн баялаг бүтээх захирлуудын хувьд нэг зүйл онцлог байгаа. Манай энэ хүмүүс бол бүгдээрээ өөрсдөө үүсгэн байгуулад бүгдээрээ бүр ингээд өөрийнхөө ажилтнаас бүх зүйлээ өөрөө хийгээд өссөн болохоор хүний амьдралыг маш сайн ойлгодог. Тий. Яаж хүнийг амьдралыг өндөр цалин олгох вэ? Яаж нэг ажилчдынхаа нэг агрыг сайжруулах вэ гэж бодож байдаг. Тэгэхээр манай жижиг дунд үйлдвэрлэгч нар бол маш сайн ажлын байрыг бий болгодог. Маш сайн нийгмийн нэг үе давхрыг авч яваа хүмүүс шүү гэдгийг бүр тодорхой хэлмээр байна. За одоо өнөөдрийн хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хууль чинь 19 онд батлагдсан бахад. За энэ хууль одоо өнөөдөр үүргэн гүйцэтгэж чадж байна уу? Өөрчлөх ёстой юу? Ер нь юу гэж боддог вэ? Альва нэг хууль нөгөө тухайн цаг үедээ л өөрийгөө бол маш сайн гүйцэтгсэн байдаг. Одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хөдөлмөрийн хуулийн дээр бол дандаа л нөгөө ажилтнаг хамгаалсан байдаг. Тэр утгаараа одоо энэ дээр бас нэг дараагийн алхмуудыг хийх ёстой болов уу гэж харж байна. За бид хоёр нэлээ ингээд хууль өгцөө орчин гээл холбоогоор ингээл сайхан ярилцлаа. Одоо дараагийнх л одоо их хүчин компани 1919 онд байгуулагдсан байсан тий. Тий 2019 он. 2019 олон жилийн настай болголоо. 2019 онд байгуулагдсан. За компанийн тухай тавчуулаач аль нутгийн аав ээж өв өвмэгээс одоо гайхалтай өвгдүүд буурлуудаас огшилтай байдлаараа тэр тухайн сайхан ярилцсан. За манай их хүчин компанийн хувьд 2019 онд байгуулагдсан. Тэгээд түрүү нэг ярианыхэнд хэлжсэн би ямар бүтээгдэхүүн экспорт гаргах вэ гэж хэлээдэг бодлоо. Экспорт гаргах гэхээр зөвхөн Монголдо байдаг түүхий эдийн хамааралгүй бүтээгдэхүүнийг байх хэрэгтэй байна. Монгол онцлог байх хэрэгтэй байна. Ондоошил байх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ мэдээж хөдөө аж ахуй салбар байна те. Хэд хэдэн зүйлийг бодож жагаад хошмодны самар гэдэг зүйл маш чухал юм байна. Хушин айн Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай нь 5.2% буюу 612.7 мянга талбай эзэлдэг. Сибирь хушмод нь Архангай, Баяуулгын, Булган, Төв, Завхан, Хинти, Увс, Сэлэнг, Өвөр хангаа хэсэг зэрэг 18-ийн 63 сум нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсэд дархан ургадаг. Тэгээ энэ маань би өөрөө хүүхдээ байгаасаа мод тарьдаг байсан. Өөд. Аав ээжийн хашаанд одоо нөгөө миний тарьсан модод бүгдээрээ ингээд том болцсон мод тарьдаг байсан. Тэр утгаараа за энэ байгаль хамгаалах хэрэгтэй байна. 17 оны нэг их галт төмөр Монгол улсын хэмжээнд болж исэн. Тэр ингээд тэр галт төмрийн үр дүнг харахаар нэлээдэг охиролтой харагдаж исэн. Тэгэхээр мөнгө мод тарих хэрэгтэй юм байна. За мод тарихын тулд мөнгө хэрэгтэй болно. Зүгээр өөрөө тариад ажиллахгүй. Тэр хязгаартай тий. Тэгэхээр эргээд энэ мод тарихыг санхүүжилдэг бизнес эрхлэе гэж бодоод. Тэгээд манай компани тусгай зөвшөөрөл авахдаа эхлээд байгалийн дагалт баялаг хамгаалах, ашиглах буюу самар түүх зөвшөөрөл авахаасаа өмнө мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөс зэрэг гэдэг зөвшөөрлөө авч ирсэн. Тэгээд энийг авчаад араас нь самар түүх эрхээ аваад тэгээд энэ бизнес руу орсон. Тэгээд эргүүлээд одоо бол самар түүхээсээ илүү мод тарих чиглэл рүүгээ нилээдэг орсон. Яагаад тэгэхээр одоо хүм болгон л
хүч модны салбарын нөхцөл байдлыг бол анзаардаг хүнд байгаа. Одоо байгалийн сүүлийн хэдэн жил бол одоо энэ дээр бол би яг л төрийн буруу бодлого гэж хэлнэ. Байгаль орчны яамн дээр сайдууд хэд солигддог. Тогтворсон бодлого хэрэгждэг. Үүнээс болоод 3 жилдээ нэг удаа ч юм уу Монгол улсад нэг гайгүй хэмжээний самар ургадаг байсан бол тэр одоо болчихлоо. Маш харамсалтай. Тийм үү? Тий. Болоогүй хатанд үүсэх гэсэн үг. Тэгээ болоогүй хатанд үүж гин энэ салбар дээр барьж байгаа бодлого буруу байна. Ердөөсөө миний хувьд бол одоо ингээд хагас түүхийд буюу тооноор самрыг гаргахыг бол хориглол эсрэг багтдаг. Тэгж хагас түүхийд гаргаснараа буцаагаад эдийн засгийн хувьд бол байгалаа нөхөн сэргээх эдийн засгийн боломж ямар ч боломж байхгүй. Харин ингээд эцэг бүтээгдэхүүн ийм байдлаар эцэг бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Тэгвэл бүтэн. Энэ тохиолдолд олсон орлогоороо бол бид нэр буцаагаад байгальтай зарцуулах хэмжээний боломжтой энгийн бизнес үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ салбар дээр маш олон асуудлууд байгаа. Үндэсний хитгэн компаниуд байж байна. Та бүхний мэдэх одоо гошгон компани байж байна. Манай компани байж байна. Яг одоо ингээд дотооддоо энэ бизнесийн зарчмаар нь явж байгаа гэж хэлэх цөөхөө нэг ердөөсөө 3-4 компани байгаа. Байгалаа хайрлахгүй бол тэрийг доднодож өөдөн дотохгүй бол эргээ дахиад үр шимэн байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр танай компани бол хос модны самар экспортод гарахаас гадна одоо буцаагаад ургуулдаг, тарьдаг, тариал маяг мод тарьдаг гэдэг юм олон дандаа байгаль дэйлтэй бүтээгдэхүүний чиглэлээр үйлс таяа болж байна. Өнөөдөр ингээд бүх газар бүх банкуд даяарчлаа тэр чигээрээ юу болсон мөсөн ч ногоон залангоон зээл. Жишээлбэл танай компани ногоон зээлс олдсон уу? Ер нь одоо зээл авч үзэх шүү дээ. Жидүүгөөс чаваагүй. Жидүүгөөс хүмүүстээс авч үзээгүй. Харин намайг бас гэдгийг чи жидүүгөөс зөндөө зээл яасан байхаа гэсэн. Би ганц нэг ч удаа авч үзээгүй шүү дээ. Тэгэхээр чи тэр үнэхээр хүмүүс тэгж хардсан юм бид шүү дээ. Бид жидүүгийн төлөө зүсгээд байхад бид нэг та нар бол авсан даа тараа гэж. Яг үндэ би жидүүгээс хангаж бас зээл аваагүй шүү. Тий дүүн төрөө өнгөлтөө зээлийг ер нь нэг ч зээл авч үзээгүй. Банкны нэг өндөр хүүтэй зээлийг бол анх авдаг байсан. Одоо бол авахаас айдаг болсон. Ягаад тэгэхээр банкны өндөр хүүтэй зээлээр бизнес явах бол маш хэцүү. Харин ногоон зээл мэл чараа жоохон хүүн баг юм биш үү? Яг нь ер нь 1.2 3 руу орсон. Харин тийм. Гэхдээ л яг эдийн засгийн тооцоолол хийхэд бол бас хүнд хэцүү. Тийм шүү дээ. Тий. Ер нь бол энэ улс орныхоо ирээдүйн хөгжлийг хараад ирээдүйн хүүхдүүдийн амьдрах нийгмийг бодоод ер нь бол нэг тодорхой үе бол нэг зөрөгтэй алхам хийх хэрэгтэй юм шиг. Яг үнэ. Тийм шүү дээ. Ялангуяа би бол миний хувьд бол нэг 75-аас 85 оныханд бол их найддаг байсан. Одоо бол өнөөдрийн байдлыг харахад бол итгэл алдарчаад байгаа. Тэгэхээр одоо манай 85-аас 95 оны залуучууд бид нар одоо ирээдүйн хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийн төлөө зөрөгтэй алхам хийж өөрсдөө золиослж зүтгэсэй гэж зүтгэх хэрэгтэй юм шиг. Төрд байгаа ч бизнес эрхэлж байгаа ч. Тэгжиж энэ бид нар өөрсдөө хайрлаж байгаа хэнийг хэлбэрлэм байл л да. Ирээдүйд хүүхдүүд маань сайхан нийгэмд амьдарч ивэл бид нар өөрсдөө тайван байж гоё байх гэдэг. Тэгэхээр бид нар яалтчгүй одоо Монгол улсын хувьд л тодорхой үе ер нь л улс орнуудыг харахаар хөгжил үеуд байдаг баг тийм. Нэг өөрийгөө золиослж өнөөдрийн нэг сайхан амьдрал гэхээсээ илүү хүүхдүүдийн амьдрах сайхан нийгмийн төлөө манай ялангуяа одоо энэ 85-аас 95 оныхон өөрсдөө нэг удаа золиослоод үзвэл яадаг юм болов гэж уриалж байна өөр. Ер нь бол би өвдөө шийдвэр гаргацсан. Найзуудтай ч гэсэн энэ үеийнхэнтэй ч уриалмаар байна. Гадаадын банк орж ирээд Монголын банкуудын өрсөлдөөний хаана гэхээр бид нар би хувьдаа дэмжиж байгаа. Чи яаж байгаа вэ? Яг түрүүний нөгөө банкуудын холбооч эсэргүүцэл одоо боо юм болт юм билээ шүү дээ. Нөгөө гадны ажиллах хүч орж ирстэй адилхан. Эдийн засгийн хувьд болохгүй тусаад ахтлаа эдийн засаг баах юм яриад. Бид нэр одоо тодорхой нэг салбарын заагаад өгч хэрэгтэй. Гадны банкуд орж ирээд айл салбарт яах юм. Зөвхөн эсвэл гадны салбарыг жидүү салбарт зээл өгдөгөр оруулаад ирээ л та. Тийм шүү дээ. Яг иргэдэд биш. Иргэдийн хадгаламжийг татахгүй. Одоо гадаадын банкуд жилийн тухайн орон нутагтаа нэг жилийн 2-3% хүүтэй 4-5% зээл олгодог бол Монголд орж ирээд зөвхөн жидүү салбарт нэг 7-8% зээл өгч гэлтөө. Иргэдийн хувийн юм болчих. нууцлал тийм ээ. Зөвхөн жидүү санд жидүү эрхлэгчдэд нэг 8% зээл та нар олгочих гэвэл гадаадын банкуд пак л ороод ирж байна. За ковид болоогүй бол манай жижиг дунд үйлдвэрлэх эрхлэгчд бараг хөгжихгүй байх байсан байна. Яагаад гэвэл ковид болсноос болоод бид одоо маскгүй байла,
Ковид бус үед чинь одоо бид галгаруутгүй, баглаа бодлого боллоо. Ингээд бид нар ч нэр ингээд одоо үйлдвэрлэлээ хөгжүүлж исэн бол юу гэж ингээд бусдын хамааралд, импортын хамааралд байх гэж бүгд дээр дооргүй, дарга цэрэггүй ойлгоод тэгэлнээс хавс боолго одоо энэ тэн ингээд төслүүд багаар хэрэгжээд ингээд зээлмэл аваад ингээд аваагаа хөгжиж эхэлж байна. Хэрвээ ковид болоогүй байсан бол бид хөгжихгүй дарга нар нөгөө жижиг зундын сангаас зээлээ аваад ингээд байж байсан юм уу гэж би дотроо боддог шүү дээ. Чи юу гэж бодож байна? Тэг яг энэ нэг ковидын үед бол их оновчтой шийдвэрүүдийг засгийн газар болон дараа нь одоо 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрсэх хүнсний өсөлт хөтөлбөрийг орон даяар зарласан. Тийм. Энэ үрээнд бол аж ахуйн нэгжүүд бол нэлээдгүй сайн бэхжиж аваад энэ үрээнд одоо нийт 53 үндэсний үйлдвэр бий болсон байна. 1000 гаруй шинэ бүтээгдэхүүн, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн худалдаа гарсан байна. Олон хүний ажлын байрыг бий болгосон. Тий. Үнэхээр 40 мянган ажлын байрыг шинээр бий болгосон байна. Импортыг оруулах маш олон бүтээгдэхүүн гарсан байна. За одоо энэ дээр бид нар яах вэ гэдэг чинь. Энэ дээр одоо манай бүтээгдэхүүнүүд чанартай сайн болоод байна. Одоо бид нар яах вэ? Мөн л манай одоо өнөөгийн ерөнхийлөгч 2019 онд ерөнхий сайд байхдаа их орч худалдаа авалтыг улс орон даяар өргөжүүлж ирсэн. Одоо яг тэр их орч худалдаа авалт чухал байна. Бидний үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд яг анх эхлэхдээ бол мэдээжгүй алдаа оноотой байсан. Одоо бол манай дотоодын үйлдвэрлэлээс баглаа бодвол бүтээгдэхүүний чанарын хувьд бол олон улсын хэмжээнд хүрхүйц болсон байна. Тэгэхээр энэ дэр дахиад уриалмаар байгаа одоо нийт ард түмнийг их орч худалдаа авалтанд уриалъя. Тэгэхээр дотоод үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төр худалдаа авахгүй тендер хууль мөл олон хууль бий. Бид холбоодоос одоо хуулийн ажлын хэсгээс орж ажиллаж ирсэн. Тэгээ энэ бол төр бол хуулийнхаа төвчөнд үе дээд түвшинтэй худалдаа авалтыг дэмжиж байгаа. Энийг яагаад хийдэггүй юм бэ гэвэл төрийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Нөгөө тендерийн үнэлгээний хорооны гишүүд импортын бараанаас цавчаа хийх үндсэндээ хулгай хийх сонирхолтой учраас тэр барааг нь дэмжиж ийм дотоод үйлдвэрлэж байгаа бараанууд чинь юу жижиг үйлдвэрлэгчд авилгад өгч чадахгүй юм чинь. Тэгээд бараагаа нийлүүлж чадахгүй. Тэд нэр бол тийм л ашиг сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хорооны эрх мэдэл бүхийг хүмүүс энийг гардан гүйцэтгэдэг гэдэг би олон жил тендерт орсон хүний хувьд баттай хэлж чадна. Шаардлагатайг нэрийн устай ч дуудана. Тэгэхээр энэ бол тэнд л байгаа юм. Тэгээс ерөнхий сайдын тэр ерөнхий сайд байх үедээ хийсэн тэр уриалга одоо энэ төр худалдаа авалтраа дэмжээ гэдэг ингэж байгаа нь бол ярьж байгаа яг хэрэгжүүлдэг дээр нь дунд чатныхны хийж байгаа мапад асуудал л байдаг гэж би өөртөө боддог. Энд санал нийлж байгаа бох те. Тэглүү байх уу? Одоо энэ чинь нөгөө шууд хэлэхэд тий нөгөө төрийн дунд чатны асуудал гэж байна. Манай одоо энэ өнөөгийн засгийн газар их хурал ерөнхийлөгчийн хамгааллын газар бүхэл институтууд нийлээд ер нь нэг их орноо нэг айтайхан болгочих гэдэг дээд түвшинтэй бол байгаад байна гэж харж байгаа. Бодлого төлөв бол айгүй сайхан гаргаж байна. Нөгөө дунд чатныхаа маань ерөнхийдөө чөлөөлөйгээд яриад байтал дунд чат болон тэрийн чөлөөлийг чөлөөлчихэд суугаад байдаг. Тиймэрхүү одоо манай үйлдвэрлэгчдийн бас бодиттой баримт фактууд бас байна. Их хурал засгийн газар чөлөөлөө аяныхаа хөрөнд ажил хийж өгч байгаа нөхдүүдөө чөлөөлөх хэрэгтэй юм шиг. Тэр нэг ажил хийхгүй байгаа нөхдүүдийг чөлөөрлөд байгаа нөхдүүдийг зөрөгтэй чөлөөлөх хэрэгтэй. Чаддаг хүмүүсийн тавь хэрэгтэй гэж чаддаг хүмүүсийн одоо энэ төрийн төрийн албаа агчдын цалинг бас нэмэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Төрийн албаа агчийн цалин өндөр байхгүй бол залуучууд төрд ажиллахгүй боломжгүй. Заавал зүгээр нэг ярих биш. Одоо нөгөө өнгөрсөн 30 жил бид нар бие биенэрүүгээ хараад хоорондоо мууддаг байсан бол одоо Монгол улс тэр чигээрээ нэг зүг рүү харах хэрэгтэй байна. Залуучууд, ахмадууд, ах нартайгаа нийлээд нэгдээд зорилгын төлөө бие биенэрүүгээ хараад эндээ өрсөлдөд байх биш. Хамтдаа нэг зүг рүү харъя. Тэрнийхээ төлөө хамтдаа явъя гэдэг шийдлүүд саналтай байна. За ингээд оролцож байгаа захирлуудаас асуудаг нэг байнга асуулт байна. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн аав ихээр үнэтэй байна гэж хойшоодоор загинчихдээ. Энд хариулаад өгч. Одоо л энэ нөгөө импортын бүтээгдэхүүнтэй хариулахад бол үндэсний бүтээгдэхүүнтэй байхаа болцсон. Үнэтэй болвол үн дүүд чанар байгаа. Би энэ дэр бүр нэг жишээг бүр маш олон ярьж байгаа. Энэ одоо манай газар чим компани байна. Хүнсний өслийн хүрээнд
маш том бүтээн байгуулалтыг хийсэн. Манай Эден компани байна. Манай газар чим компани энэ паста гэдэг бүтээгдэхүүн байна. Паста хамтлагч. Тэр бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүн 17,000, 15,000, 12,000 гэж зарагдчихэв. Гэтэл тэр бүтээгдэхүүн 7,500 гэж байгаа. Сарын өмнө үйлдвэрлэсэн. Монголын их оронд үйлдвэрлэсэн адилхан хэмжээтэй чанар хамтын хувьд бол бүр супер судалгаа тий. Тэрийг одоо нөгөө их орон худалдаа авалтаар бид нар өөрсдөө худалдаа авах юм байна. За дахиад нэг жишээ байна. Манай Эден компани хүрлээ захирлын хүүхдийн жимсийн нухш байна. Бүр 0-оос дээш одоо дөнгөж төрсөөгч одоо баг хэрэглэх боломжтой. Тэр нухш одоо 2,000 зүгээр зарагдчихэв. Импортын бүтээгдэхүүн 8,500, 7,500, 10,000. Тэр импортын нухшир нь ямар орчинд тээвэрлэгдэж ирсэн бол. Тий бодох нь бол кантинаар халуун кантинаар нүдэн дарагдаад байна. Тий. Тэгээ бодлоо хүүтэн агуулгах юм аа. Йоо. Яг үнэн. Тэгэхээр энэ үндэсний бүтээгдэхүүнүүд бол маш сайн болж байгаа. Өнөөдөр яригдаад байгаа MJL-ийнх ингэ ярьж байна. Монголд үйлдвэрлэвэл Монголын үндэсний одоо дэлгүүрүүд нэгдэж өөрийн гэсэн дэлгүүрээ байгуулъя. За энэ одоо гадны энэ принцесс дэлгүүрүүдийг шахын тэргэл. Энэ тал дээр өөрөө юу ч бодож авдаг бай. Тэднийхэнтэй уулзж ярилцж явсан уу? Тий би нөгөө захин орчноос харсан. Тий ердөөсөө одоо ингээл нөгөө гадны юм орж ирэх сайн л да. Нөгөө стандарт бий болдог. Тэгэхгүй бол нөгөө манай чи стандартыг мөрдөхгүй байгаа юм л да. Тэгэхээр ингээд гадны юм орж ирээд ийм байдаг шүү гэдгийг мэдрүүлчихэр хэрэглэгч нь өөрөө нөгөө үндэсний үйлдвэрлэлээс тийм өсөд эхэлдэг. Одоо ингээд нэг ариун цэрэг өрөөтэй, нэг кофетой манай одоо 8 нэрийн үндэсний дэлгүүрүүд бүгд тийм болох гэж зорж штэ MJL-с эхлээл тий. Тэгээд энэ маань яванда өрсөлдөө чанар сайн болох юм бол нэг л юмны дэмжигтэйгээр гадны зүйлийг буцаагаад шахаж гаргаж чадна. Тэр нь юу гэхээр төрийн дэмжлэг хэрэгтэй. Дахиад нэг зүйл нь болохоор ард иргэд бидний өөрсдөө л хэрэглэж. Яг одоо энэ одоо гадны дэлгүүрүүтэй адилхан хэмжээний MJL гэдэг яг адилхан стандарттай, яг адилхан гоё дэлгүүр бий болчих юм бол тэрийг л хүмүүс хэрэглүүл орно шүү дээ. Монгол хэрэглүүл орно шүү дээ. Монгол үеийн чинь тийм хэрэглүүл орно. Энэ дэр бас нэг жишээ гэлээ. 2016 онд Хятад такси үйлчилгээнд дэр одоо Uber компани ороод ирлээ. Нилээн эзлээд яваадсан. Тэнгүүд Хятадууд ч буцаага Didi гээд адилхан гаргаад ирж байгаа. Тэгэхэд юу болсон гэж Uber компани Хятадын зах зээл дээр үлдэхийн тулд оргил цагуудаар орой 5-аас 8 цагийн хооронд өглөө 7-оос 10 цагийн хооронд 10 дуудлага авсан жолоочид 100 оны урамшуул олгож ирсэн. Тэгэхэд нэг хятадууд яасан гэхээр жолоочор нь ч тэр аппликейшнийг хэрэглэхгүй байгаа, иргэдэн ч тэр аппликейшнийг хэрэглэхгүй байгаа шүү дээ. Өөрсдийнхөө Didi-г хэрэглээд байгаа байхгүй. Тэр Didi гэдэг компани яг адилхан хэмжээний урамшуул зарлахгүй байгаа юм л та. Нөгөө гадны компани маш их урамшуул зарлаад хахад тэр гадныхыг хэрэглэхгүй дотоодхыг хэрэглэж байгаа байхгүй. Хятад бас тийм. Үйлчлэг нэг адилхан. Ундаг. Үйлчлэг нь адилхан байхад энд илүү хямдхан байгаад биш гадны бүтээгдэхүүн хямдхан байхад дотоод хэрэглэж байгаа. Тэгээд 17 оноос эхлээд тэр компани хятадын зах зээлээс бүрэн гарсан. Би бас хятадтай бизнес хийж хамтарч ажилладаг. Энэ дээрээ ингээд Монгол хоолойг бол хятад хоолой гэдэг нэг л адилхан халууныгаатай солонгос хоолнд оруулж ихээр хятад хоолой гэдэг. Тэгэхээр тийм муухай үндэсний үзэлтэй байгаа шүү дээ хятад. Тэр энэ одоо яста одооний хэлээр мундаг гэж хэлээд өөр юу хэлэх юм бэ? Одоо үндэсний үзэлтэй байна. Тэгэхээр манайхан бол гадны хоол гэж ингээд алийн болгон одоо хуйлархадтай бас. Би нэг одоо юу гэдгийг Гандаргаас нэг этгээд асууч. Хэрвээ чи Монгол улсын ерөнхийлөгч байсан бол юу хийх байсан бэ хамгийн түрүүнд? Ямар яг болдгүй юм чи болж болно ш. Таны үеийнхэн одоо өнөөдөр төрийг улсыг удирдах эхэллээ яг болохгүй. Байсан бол гэж штт. Болсон байсан бол та ихтэй юу хийж яах юм? Хариулахгүй гэсэн бас олно. Хүүхдүүдийн боловсрол багаснаа харах юм болов. Нэг ийм юм сонссон. Би нэг сургалтанд сууж байхад Германы нэг сургалтанд суусан юм аа. Тэгээд тэгэхэд манайх Герман манайхаас 70 жилийн өмнө явна гинэ. Бүх зүйлээрээ. Тэгэхээр би нөгөө асуултсан байхгүй юу? Нөгөө Герман багшаас нь сургагчаас нь. За тэгвэл ингээд 70 жилийн өмнө юм бол нөгөө танаа сайн загвар та нар ингээд 70 жилийн туулцсан юм байна. Тэгвэл танаа сайн загварыг манад туулаад тавьчих гэд би тэгсэн. За тэгж болноо. Гэхдээ нэг имийг өөрчилж чадахгүй гинэ.
хүний боловсролыг өөрчилж чадахгүй байна. 70 жил явцтай. Тэрийг ямар чигээр тайлбарласан гэхээр одоо Герман, Америк одоо энэ эрт хөгжсөн, аж үйлдвэр хөгжсөн орнууд одоо жишээ нь одоо тэнд бол нэг 5-6 дахь үеийн жолооч нар машин бараа явж байгаа юм байна. Манад бол би одоо өөрөө 2 дахь үеийн жолооч авахгүй юу? Тийм ээ. Тэнгүүд Тэгэхээр ялгаатай. Тэгэхээр тэр нөгөө нэг би яаж чигээд нөгөө 5-6 дахь үеийн жолооч болж чадахгүй байна. Тэгэхээр энэ хүний хөгжил гэдэг их чухал юм байна. Тэр боловсрол их чухал юм байна. Хүний хөгжлийг хурцах арга байхгүй. Сайн загварыг бол хуулаад тавьчих чадна. Тэгэхээр манайх чинь бүхэл бүтэн нийгмийг алгасцсан шүү дээ. тий. Тэгэхээр болоод байгаа юм шүү. Тэгэхээр одоо миний хувьд таны асуусан асуултанд хариулах. Харахад бол Заавал хариултыг гэвэл би боловсролын системийн тухай ярих гэж байгаа юм. хүүхдүүдийг багаас нь цэцэрлэгээс нь хүмүүжүүлэх энэ чиглэл рүү анхаарах. За ингээд их хүчин компани энэ сайхан самрыг брэнд болгоцсон тий. Планета гэдэг. Энэ одоо хэдний орны зах зээл гаргаж байгаа юм. Үнэхээр одоо олон улсын нисэх хоцны юунд ч гэсэн танай бүтээгдэхүүнүүд байна лээ. Ирээдүйд ер нь ямархуу хэмжээний зах зээлдгийг одоо олон улсын зах зээлээр дахиад гаргах хэдэн улсад гарч байгаа юм. За самрын хувьд одоо миний нэг зорж байгаа зорилго байгаа даа. Ердөөсөө их авах байлээ. Бага хэмжээгээр авъя. Авсныгаа эцсийн бүтээгдэхүүн болгоё. Өндөр үнэтэй заръя. Тэгээд энэ бизнес нэр нэгэд Оросд нэлээдгүй явдаг. Тэнгүүд үг дамжиж явдаг юм байна л да. Тэнгүүд одоо би хүүхдүүдийнхээ үйлдвэрлэлийн хэмжээнд түүж бизнес болох саврын модыг одоо тарьж байгаа. Зөв. Одоо нэг 20 жилийн дараа 30 жилийн дараа миний тарьсан моднуудаас манай хүүхдүүд аваад одоо тэр тухайн үеийн пинотаг төхөө одоо бүтээгдэхүүнийг хийгээсэй гэж хүсэж байгаа юм. Таримл байгаасаа. Хэдэн жилийн дараа үрж юм уу гэдгийг таримл. Ер нь бол нэг уг нь бол энэ хошин мод маань өөрөө нэг 50-60 хүржиж үйлдвэрлэлийн хэмжээнд өгдөг. Одоо харин манай танах хичнээн хэмжээний мод тарьж байна одоо жилдээ тэтгэх юм хаа тарьдаг нэргээ. Манай тарьж байгаа модууд болохоор одоо нэг 20 жил болоод эхний үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэхээ. 7 настайдаа нэг эхний борцоогоо гэдэг арай урдан. Арай нэг өөр. Тэгвэл ам чанарын хувьд бол ялгаагүй. Бид нар одоо Сэлэнгэ аймгийн хөдөр суманд манай компани өөрөө хөдөр суманд бүртгэлтэй компани. Хөдөр сумандаа тарьж гин богдхан ууландаа нэг жишг загварыг бий болгоё гэдэг нэг 3000 хошмот тарьсан байна. Хөөх тийм үү. Тэгээд энэ сумдуудынхаа ой ангиудтай хамтарч төртөөгөө төр үеивчлийн өрөөнд одоо ой ангиудаа бид нар одоо үйл ажиллагаа өгчээ. Бид нар тодорхой хөрөнгөний гаргаад ингээд ийм зүйл хэрэгжүүлээд явчих. Үнэхээр одоо гайхалтай байгаль орчин дээлтэй үнэхээр алдсыг харсан тийм бизнес юм байна. Би зүгээр яг самрын мод тарьж яах гэж би сонсоогүй байсан байхгүй. Өнөөдөр мэдээ би хувьдаа сэтгэл өгшөөд сайхан санагдаж байна. Үнэхээр гайхалтай. Тэгээ гадаад зах зээл гаргаж байгаа систем нь л одоо юу гэдэг Оросууд бол энийг нэлээд гардаж хийдэг өөрсдөө хийдэг тийм. Оросын урч модны самар манай самар хоёр хоорондоо ялгаатай юу? Юусэг адилхан. Манай богдхан уул маань өөрөө Сибирийн ихөн хамгийн урт цаг. Хинтээ нуруу маань өөрөө Сибирийн ихөө нэг л. Тэгэхээр самрын хувьд бол ялгаа байх. Ялгаа байхгүй адилхан. Би бас энэ самрын бизнест одоо энэ дотоодынхоо үндэсний компаниудыг ороосоо гэж боддог. Яг тэгэхээр зөв ороод чадах юм бол хамтдаа зөв тарина. Биднэрт одоо нэг туршлага загвар нь байж гин энэ загварлаа хамт ороосоо гэж боддог. Хош модоо тарий, модоо тарий гэж бодож байгаа. Энэ би нэг хаад нэг сони юм асууч. Хожуулын тухай ярьдаг ингээтэй өнгөд эрдэмтэн байдаг. Одоо өнөөдөр ингээд ой твтж байгаа хожуулын дотор маш олон төрлийн идэвхтэй элементүүд байдаг, химийн бодисууд байдаг, ашиглаж болдог. Энэ тухайн судалж үзсэн үү? Тий, бидэд одоо хожуулан дээр мод тарьж байгаа шүү дээ. Оо, тэр ч одоо бүр ингээд өгцөн юм шүү. Тий, яг урган дэгтэй. Тийм үү? Ухаж байгаад нөгөө амьд эс дээр нь хурж байгаа. Хожоод. Тий, тэгэхээр яагаад тэгэхээр хожуулуудыг чинь нөгөө авахд их зардал гардаг. Аа. Яг нөгөө цэвэрлэгээр ингээд авчиж байгаа л да. Тэнгүүд нөгөөдг чинь ингээд авахд маш их хэмжээний үндэс нь маш том зардал гардаг. Тэгэхээр яах вэ гэхээр хожуулан дээр мод тарьчих. Оо. Тий, бид нар тийм туршлагын ажилтдаг. Маш үр дүнтэй байгаа. Маш ёстой гоё юм байна. Тэгэхээр одоо нөгөө хожуулууд дээш ургана. Хэдэн жилийн дараа авах хоо тэр? Яг л ингийн модтойгоо адилхан. Тэнд үндсэн тэжээл нь байж л. Доороосоо шимжээл аваад бид нар шимжээл авах тэр юу хүртэл өрөмдөд өрөмцөн дээрээ тарьж байгаа.
Тэгээ явандаа тэр нэг хожуул нөөрөө ингээд мэдэж өгцөн байгаа л да. Амь ороод ингээд сайхан болоосаа л гэж бодож. Өнөөдөр ингээд компаниудын өсвөн хөгжихэд төрийн доктортой байдал маш их нөлөөлж байна. Өнөөдөр нэг тарга солигдвол аргын олоогүй нэрийн тогтоогүй байдал дараагийн сайд солигдвол ингээд л одоо улс орны хөгжихөд их одоо чөтгөр тушаа болох юм. Тэгээд дагаал нөгөө сайдаа дагаал дараагийнхан солигдвол ингээд л ерөөс. Энэ юу н одоо байгаль орчны буюу энэ өөрөө чи яриад байгаа нөхөн үржих мод тарих байгаль орчинтой холбогдолтой юм шууд нөлөөлж байна уу? Яаж вэ? Гайгүй юу? Ялангуяа энэ ямчин их чухал яа. Байгаль орчин. Тэгээд одоо маш олон сайд солигддог. Тий. Энэ бол мэдээж бодлого доктортой явахгүй. Энэ дээр бол маш олон одоо нэг жишээг би танд хэлье. Түрүүжил Батбаатар сайд. Тий. Бэс. Монгол орны хэмжээнд 6600 тонн самар байна гэд дуудлага худалдаа зарлаа. 6600 тонны хэмжээний эрхийн бичгийг самрын компани худалдаад авцсан. За. Яг үндэ бодтол дээр Монгол улсад 2500 тонн самар гарсан. Эндээс яг хөө тэгэхээр одоо манай компанийн хувьд тэр бом төгрөгийн татвар төлцсөн. Самраа авч чадаагүй. Тэр бом төгрөгийг би одоо боли бизнес эргэлдүүлэлд би тэр бомыг нэг жилийн дотор нэг 2 тэрбум болгох чинь штэ. За тэрийгэ болио эрсдэлтэй гэдэг нь. Би нэг бонд авахд нэг тэр бом 210 сая ашигтай ажиллаж штэ. Төрд одоо тэр бом төгрөг татвар төлцсөн байна. Самраа авч чадаагүй. Энэ ингээл нөгөө салбараа мэдэхгүй сайд буруу шийдвэр гаргасны л өртөө. Тэгээд энийг суулж н орон ганцхан одоо өөрөө ч биш ингээд олон үйлдвэрлэгчид бизнесийн олон ингээд нэг компани хувьд ч ингэж шүү дээ. Тэгэхээр одоо ингээд л тий энэс чинь болоо юу хөгжих мөнтэй мата тэр их мөнгө чинь банкнд хадгалж яасан бол хийдیں۔ Би тийм мөнгөийг зээл авсан бол хичнээн өнө хүүдүүлж байгаа байлаа. Энэс ахгүй бол ийм төрийн одоо буруу шийдвэр одоо дүүн тэр төрөндөө хүүдүүлээд явж байгаа шүү. Би ч нэг одоо ингээд нэг айхтар мундаг болцсон даасандаа тэр бомбаар мөнгөтэй юм биш шүү дээ. Тэр үйлч би нэг самраа аавна гээл байгаа юм чинь гээл хүнээс зээлэл татвараа төлж байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө тэр бөм төгрөг байсан бол орлонд гэтэл би алдагдсан боломж гээд нөгөө мөнгөндөө хүүдүүлээд одоо явж байна. Энэ одоо энэ дэр хин хариуцлага хүлээх гэхээр хинч хүлээдэггүй. Хинч хүлээхгүй. Ер нь төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанд болоод хогссон тохиолдол зөндөө байна. Надад ч ихсэн тийм зөндөө байна. Тэгэхээр эдгээр бол ерөөсөө миний хэдийгээр дунд үеийнхэн тэр улсууд бол ер нь завхруулж байна гэж хэлээд байгаа. 35 жилийн түүхэнд бол та бол бүр яг их юм байна. Юу байгаа шүү дээ. Тэгэхээр за тэгэхээр өнөөдөр манай ганцрог маань энэ баялаг бүтээх дэмжих холбооны тэдэрэн хөлөгч Монголын жижиг дунд үйлчлэгээний холбооны тэдэргүүн үйл ажиллагаа одоо олон жижиг үйлдвэрлэгчдийн төлөө дуу хоол оолж ажилладаг. За ер нь энэ жижигүүдийн төлөө жижиг бизнесийг яаж улс орны хөгжилтэй болгохын төлөө төрийн бас байгууллагын төлөө маш хамжигтай ажиллаж байна. За өнөөдөр яригдаад байгаа. Өнөөдөр яригдаад байж байгаа мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хууль буюу энэ мэргэжлийн холбоотойг яаж зэгцлэх гээд байгаа, яаж нийлүүлэх гээд байгаа. Тэр нийлсэн мэргэжлийн холбоотой төр яаж ажиллах гээд байгаа. Төрийн зарим чиг үүргийг тэр холбоонд өгөх юм уу, үгүй юу, мэдээлэл юу байна? Төрийн зарим үүргийг л одоо холбоодод өгнө гээд байгаа тий. Энэ яг ерөнхий агуулганд бол маш зөв. Гэхдээ энийг хийж хэрэгжүүл хугацаа нь яг өнөөдөр мөн үү биш үү гэдэг дээр бас харах хэрэгтэй. Одоо энэ гэхдээ эхлэх зүйтэй л баг. Эхлээд явж идэл жигдэрх болов. Нөгөө яг л олон жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай мэрэгжлийн нэгдсэн холбоо гэдэг байгаа шүү. Тэгэхээр мэрэгжлийн холбоод нь аваад. Мэрэгжлийн холбоодууд нийлээд тий. Энэ ажлыг ангидж авч явах хэрэгтэй гэж ойлгож байгаа тий. Тэгээд тэр нийл тод ажиллаад яваасаа. Даавар зөвлөхийн тухай бас төрдий гэж бодлоо. Үнэхээр энэ Монгол улсын үйлдвэрлэгчийн бодлогын зөвлөхөр ажиллаж байгаа манай холбооны тэргүүн даавар зөвлөх маань энэ хүнсний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. За энэ хүний зөвлөх хүний одоо удирдсан баг бол маш сайн ажиллаж байна. Хүнсний хувьсгалыг олон төрөлтэй, энэний олонд олон үйлдвэрийг боллоо, олон ажлын байрыг олголоо гэж дараа нь хүнсний хувьсгал хоёр одоо ингээд ихтгэх шатантай яваа дараагийн бэлтгэл ажлыг ингээд явж байна. Тэгэхээр энийг бас залимдуулаад хэлэхэд бас даваа зөвлөхтэй бас талархлаа илэрхийлье. Баярлалаа. Үйлдвэрлэгчдийн өмнө үнэхээр их юм хэлээ шүү гэж бодож байгаа. Та бас тий одоо энэ чи яг энэ жижиг дунд үйлдвэрлэгчийн салбарт бол анхаал дуу болсон. Яг л анхаал энэ талбарыг олон нийт төргий одоо 21 аймаг 330-сан бараг 2 удаа явцсан байна. Тэгээд маш тууштай олон жил энэ салбарыг
чирч яваа. Одоо чирч яваа. Чирч яваа. Энэ салбарын залуу үеигч, дунд үеигч бүгдийг ингээд хамтд нь авч яваад нь бүр би маш талархалтай байдаг. Одоо өдөр тутам л одоо нөгөө дэрэгдэн байгаа болохоор ингээд суралцаал өөр их маш хурдтай хүн шүү дээ. Маш хурдтай. Би маш хурдан шийдэж гаргадаг. Тий. Хурдтай. Ердөөсөө өнөөдөр яриад маргааш шийдэж байгаа. Маргааш яасан бэ гэдэг юм шүү дээ. Тэр одоо энэ салбарын зөвхөн та бүхэн жилтгүй энэ салбарын одоо мянган одоо баялаг бүтээгч нар бүгд талархалтай явдаг юм байлээ. Бүгд таньдаг бүр. Тэгээ энэ салбарт одоо энэ одоо маш олон компаниг бүр өрхийн үйлдвэрлэгчийг жижиг рүү орохт нь жижигийг дунд руу орохт нь дундыг том болгохт нь гүүр болсон. Олон бодиттой дэмжлэг үзүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага бүхэл бүтэн сошиал сувгуудаараа дамжуулж ирсэн. Сувгуудаараа тэгээ өөрөө маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг. Одоо танай компаниг ингүүл зөвдөө гэдэг алтан зөвлөгөөнүүд өгдөг. Бас энэ дашрамд одоо даваар зөвлөх одоо эрхэм бахтай ирдсэн нэг баярлалаа гэж барыг дэрэгднийгээс барыг баярлалаа гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээ одоо энэ сайхан телевизэн сувгаар бас талхаж явдаг. Эрхэм бахтай, эрхэм одоо төрийн тишээ Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэгчийн бодлогын зөвлөх даваа эр зөвлөхтөө бас талархснаас дандаа баярлж явдгаас боломж ялцсан гэдэг шиг илэрхийлмээр байна. За ингээд Мас телевизийн баялаг бүтээгчийн энэ удаагийн дугаарт их хүчин компани захирал ганцаар оролцлоо. За манай Мас телевизийн энэ сайхан эндрийг ивент итгэгчээр Шигэл компани мөн одоо Сүүн зарим компани хамтран одоо дэмжин оролцож байгаа. Ингээд Сүүн зарим компанигаа хамт бас талархлаа илэрхийлье. За Шигэл компани одоо гарын бэлгийг 40 дагардуулдаг боломжтой ингээд хамтдаа бүтээлсэн 35 жилгээд энэ түүхэн жилийн ойн цаг дэвтэр ингээд амдрахтан гадуучаа ингээд бас их түүхийг бүтээхэд 35 жилийн түүхүүд их түүх одоо бас энэ түүхийг хамтдаа бүтээлцэхэд бид нар бас 10-аад жилд нь хамтан одоо холбоогоороо дамжиж ажиллажээ. Тэгээд аль болохоор ингээд хөгжил дэвшилд хүрэхэд зовсон, зүдэрсэн их юм үдсэн ч гэдэг юм уу, хаширсан ч гэдэг юм уу, тийм хүмүүсийн яриаг сонсвол их зөв замаараа явчихдаг байх гэж боддог. Тэгэхээр одоо ийшээ явахдаа хүнээс зам асуух юм бол зөв зам асуугаа явчих. Зам асуухгүй явах юм бол төөрөх магадaltaй тийм учраас энэ бизнесийн ч юм уу сургалтын байгууллагуудыг хэлж өгöd байгаа юм зөв чиглэлд бизнесээ хурдан явуулахад нь алдаа гаргахгүй л яваасаа гэсэн зорилго нь байгаа гэдэг тийм ингээд Сүүн зарим компани манай телевизийн энэ сайхан нэвтрүүлгийг бас ивент итгэж байгаадаа бас дахин бас талархал илэрхийлье гэж бодож байна. Өлзөө сайхан захирал та. Ингээд таныг нэвтрүүлгийн одоо төгсгөл яригдаагүй сэдв хэлье гэж бодож байсан юмыг танд үлдээе. За ер нь бол нэлээд сайхан ярилцлаа хатагаа. Тэгээд ийм сайхан телевизтэй болоод ийм сайхан нэвтрүүлэг хийж чаад их бахархууштай, талархууштай байна. Мөн бас ингээд манай Сүүн зарим компани хамт олон бас дэмжиж оролцож байгаад нас их баяртай байна. Тэгээд мөн эрхэм махтай болон хамт олонд нь цаашдынх нь ажил үсэт нь өндрөөс өндөр амжилтыг өөдөөд нь өргөн дэвшүүлээ. За баярлалаа. За ингээд Мас телевизийн өнөөдрийн баялаг хүчтэй дэмжээ нэвтрүүлгийн зочноор их хүчин компани захирал баялаг бүтээх дэмжих холбооны дэд ерөнхийлөгч ноён Ганзарг оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай авсагчтай.